Гол дөрүүдэд Алексей Глазерин, Евгений Леонов, Анатолий Папанов, Всеволод Сафонов, Нина Ургант нар Беларусын вокзал киноны гол дөрүүдэд тоглолоо. Дөрүүдэд оролцсон тоглогч. Киноцоход үйлдсэн Вадим Трунин, ерөнхий найруулагч Андрей Смирнов, ерөнхий зураглаач Павел Лебиш, ерөнхий зураач Владимир Коровин. 왜 ихтэл сайн байна уу? Сайн байна уу? Ийм юм болчихлоо таа. Би Дубинскийг харах шиг л болсон. Дубинского видел. Да? Тийм үү? Что же он ушел? Тэгээд явчихсан байх та. Он же знал, что я... Намайг энд байгааг мэдж байсан юмсан. Вон он. Тэр үе. За. Здорово. Мэндэлцгээ хүү те. Ты чего там Чи сидел? юу ийгээ тэн суугаад байгаа? Думал. Жах юм бодоол. Понятно. Ойлгомжтой. Пошли. За явцгаах уу та. А вот и Ваня идет. Хараач Ваня ирж байна. Хоцорчихлоо. Ну, теперь Та нар все. бүгдээр ирэх шиг. Теперь все. Тийм ээ, бүгд цугларлаа.
Ямар шуухан оршуулв та. Цэргүүд буудлах хийв үү? Тэ түүний цэргүүд би сая дайралдлаа. Буудлага хийлээ. Здравствуй, Иван. За, сайн уу байна. Бурхан минь, би чинь минь тусчихгүй. Сайн уу, Николай? Лёша. Бид хамгийн сүүлд хэзээ хамт байсан санацгааж байна уу? 1946 оны 9 сарын 27-нд тэрний төрсөн өдрөөр. Яг тийм. Бид байгаа төмсөө чанаж идээд л. Бүгд зэрэг хувцастай. За. Юу за гэж. Нэг уулзсаасных ингээд л саална гэж юу? Тийм шүү. Тэмдэглэхгүй бол нэг л манай Орос ясанд нийцэхгүй. Тэгэлгүй яах. Би ажил руу очихгүй болохгүй нэ. Яоны чинь ажил вэ? Үнэндээ очихгүй болохгүй. Алло, бүгдээ явцгаая. Коля би чамтай салхаас хийгээгүй шүү. Одоохон гараад ирнэ. Чи худлаа ирваа. Би дахиад хэзээ ч уулзах юм бэлээ. Хэлсэн л бол хэлсэн штэ. Хог гэж. Энэ чинь манай тэргүүд ээ. Үгүй. Дугаар нь л адилхан юм байна. За үгүй дээ. Манайхан бүгд үйлдвэр дээрээ байгаа. Үйлдвэр дээр гэдэг чинь юу гэсэн үг? Тэгээд хаягдл төмөр хэн зөөж байгаа юм? Би мэдэхгүй байна. Диспетчер л өглөө нэгч тэр гарахгүй гээд байсан шүү дээ. Алло, одоохон үйлдвэр дээрийг бошуул. Виктор Сергеевич эргэж болохгүй нэг урсгалтай зам. Гриша минь ямар нэгэн арга олоод одоохон эриг бошуул. Сергеевич та хувцас заваар болох нь дээ. Зүгээр угааж явах юм биш. За ажил ямар хөө байна? Та арга хүн байна гэхдээ би ямар ч буруугүй шүү. Би Волошевтой очиж уулзсан. Волошевын зүгөө. Багаар нь хайдуулахгүй бол ажил явж өгөхгүй байна. Тэр тэгээд юу юм бэ? Зайн багтаад байгаа юм уу? Гал номторчоос өмнө тэнд ч бас болно л доо. Тийм үү? Вы меня искали, Виктор Сергеевич? Да, ищу на пару слов. Слушаю вас. Вы меня просили не вмешиваться в ваши дела. Как? Я просил. Но видите ли, Нөхөр Волошов. Би таныг ойлгож байна. Та бол үйлдвэрийн ерөнхий инженер хүн. Гэхдээ хайлуулах цех зогсож болохгүй гэдгийг та надаас сайн мэдвэр юм да. Тийм үү? Тийм ээ, би ойлгож байна. Хаягдл төмөр цуглуул гээд би тушаал өгч гисэн шүү дээ. Хэрвээ түүхий дүүгээс болж ажил 1 минут зогсох юм бол хий зогсон минут тутмаас тооцож таны солингоос хасан шүү. За ойлголоо. Виктор Сергеевич. Та намайг ойлголоо.
Ямар ч шатлт байхгүй. Тооцоо хийсний үндсэн дээр үйлдвэрт ашигтайгаар Болдоо. Би үйлдвэрийг хариуцж байна. Та бид хоёр маргалдаад явах. Тэрнүүдийг шугамд гаргах. үгүй ээ, би өөр юм хэлэх гэсэн. Тэгвэл би энийг хэлчихье. За, хурдан байна уу? Чээс ястаа үзүүлэх юм. Зүгээр. Намайг инглигээд хелам хийгэлт. Хелам хийгээд явдаг сурагтай. Мосон бэртгчингүүд. Володя их удаан өвдөж шаналуу. 10 дней. 10 гаруй хоног өвдөж зовлоо. Отца застал. Хэлэхдээ хэл үргэж чадуу. Извините, люди не застряли. Виктор тамхи байна уу? Пальто. Харманд байгаа. Андрей Андрей Андреевич, та танилцсан. Мои друзья. Миний найз нөхөд Мои бид фронтовые. фронтод цуг байлдаж явсан юм. Очень Танилцахад приятно. их таатай байна. Ваня, Кирюша. Кирюша. Пухов. генерал Пухов. Тэгэхээр Мачеевтэй хамт нэг дор байлдаж байж тээ. Тийм ээ, нөхөр генерал. Бидний Батянд хамт байлдаж байсан. Белорусын нэг үү. Харин би хой зүгт байлдаж байлаа. Польшийн хойд хэсгийг чөлөөлөөд фашистуудыг бут цохиж байсан. Разрешите? Алив, энийг тавьж болох уу? Та хэд нэг левгүй газар зогсоо юу? Уучлаарай. Өвөө, танаа нөгөө юу ч хаана идэв юм бэ? Револют болов уу? Гүй, эмний хайрцаг. Эмний хайрцаг алзуухны өрөөнд бай. Цаадах чи яаж? Яг тэ, суучлаа. Ойлж байна уу? Янда, тэр энэ бүхнийг давахгүй шиг байна. Одоо яадаг үлээд. Эхлэх хэрэгтэй байдаг. Энэ хүмүүсийг хүлээлгээд байдаг. Хүний хувцсанд хамаагүй хурч болж байгаа юм уу? Уучлаарай. Хоол идсэн үү? Үгүй юм шиг байна шүү дээ. Пойдем. Алив наашир. Катюша, энэ жолоочийг хооллоодох. Вы тоже Та ч гэсэн жаахан туслаад өгөөрэй. Наад бол онгойлгож чадна үсттэй. Жодлгүй яах вэ?
Яасан уумар санагдчихэв нөө. Манай энэ хавийн замын цагдаа нар ч ёстой нохоо л гэсэн үг шүү. Зүгээр ээ. За чи надаар хэлүүлтгөө мэдэж байгаа байлгүй. Та тэгж яагаад гараа өвтгөө? Онгоолгогч байгаа штэ. Зүгээр ээ зүгээр. Виктор Сергеевич, таныг ирж туслаханд их баярлалаа. Лёша сайн байна уу? Би юу хэлье гэж бодож байлаа та. Тийм. Тэнд тэрний хэрглэж исэн эзэнс үлдсэн. Та хэд дурсгал болгож авах уу? Би та нарыг дурсгал болгоод аваасаа гэж хүсэж байна л да. Лида. Би энэ усныхаа дугаарыг орхилоо. Баярлалаа. Гэр ажил хоёуланг нь үлдээсэн шүү. Баярлалаа. Ярьж угаарай. Та нэрлэх хэрэггүй. Хүссэн цагтаа яриарай. Хэзээч ирсэн болно шүү яриарай. Баярлалаа та санаа зовлтгоо. Би ойрхон ирж байна. Лёша та бас Москвад амьдарч байгаа юм уу? Үгүй би өнөөдөр уснаа. Гэхдээ удахгүй Москвад эргээд ирнэ. Би таны ганцаар дуулахгүй. За Лида минь гайгүй юу? Зүхэр дээ аваа. За болж дээ ах минь. Алив тийш очи. Лодка ямар шугам байна. Одоо хүүгээ хооллож байгаа. Виктор Сергеевич аль орцгоё. Лёша, наашир. Тэрний гэртээ ирэхэд гэрэл гээгээ ороод л явчихдаг гэсэн. Манай эзэгтэй ихэнхдээ ганцаараа байдаг юм. Ганцаараа хахад үдэш орой хичнээн урт санагддаг билээд. Зурагт үздэг юм уу? Зурагт яах вэ? Нэг хайрцаг шүү дээ. Чи наатахаа идэлтэй. Хоолсоо иддэг хүн надад таалагддаг юм. Валягийн хойчийг үтэх ёслолд ингээд үхэлээ зогсож байна гэж би огтхон ч бодож явсангүй. Өвгд хөвгстэн залуу үеийнхнийг өвднө гэдэг буруу. Харин эсрэгээрээ бол өөр хэрэгэлтэй. Тийм ээ. Валентиныг надаас илүү мэдэх хүмүүс жишээ нь чи Лиза, түүний эгч Анастасия Ивановна, мөн түүний нөхд нь түүний талаар надаас илүү хэлэх байсан болов уу гэж би бодож байна. Би түүнтэй хамт нэг газар байлдаж яваагүй ч би түүнийг жинхэнэ цэрэг, жинхэнэ коммунист хүн байсан гэмээр байна. Түүнийг дайны ширүүн тулаанч дийлж чадаагүй. Би өөр юу гэж хэлэх вэ гэхээр тэр цагаан цайлган хүн байгаагүй. Тиймээс ч тэр бусдтай их ширүүн харцдаг байсан. Тэрэнд инкээс юр арга байгаагүй. Яагаад гэвэл тэр бас өөртөө их ширүүнээр ханддаг байсан. Тэр бидний Уучлаарай. Бид хурандаа уулзах гэсэн. Хэрэг зөвшөөрвөл бид хурдхан уулзах юм. Байхгүй. Энэ хурандаа мотивийнх мөн биз дээ. Аав маань нас урчихсан.
Биднийг уучлаарай. А чемодан? Цүнхээ мартчихлаа. Хорондоод л Утсан ом загас байгаамаа. Манайхан дамжуулаарай гэсэн. Хонгор гин. Таашир. Битгийвэл. Таашир. Ээж минь. Мира, Тайвшралтай. Тайвшир. Алив. спокойно. Залуу тайвшралт. Слушай, дядь, Ах минь наад ширээн дээрх бүгдийг хураачих. Наад загсаа, архиа. давай Ер отложим. нь энэ бүхнийг хойш нь тавьбил яасан. А где жила? Иван хайчваа. Харин яасан юм бол? Извините. Виктор Сергеевич уучлаарай. Дядя, Лёшаха не знаю. таныг таньсангүй. Здравствуй. Болоо сайн уу? Здравствуй. Сайн. Неловко Та как-то сайн уу? получилось. Эвгүй юм боллоо. Ну, это Гэхдээ та нар үлдэцгэн үсттэй. ничего. Зүгээрээ Всё в порядке. санаа зоволт. Как ты Хүүдээ хэнгэж нэрхүү. Валентина гэж өгчээ. мать бери. Эхийг харж яваарай. Держись. Санаагаар уналтгүй шүү. За тэгэхээр одоо бүх зүйл Орж болох уу? Николай Иванович та ороор. Та нааш ор. За тэгээд бүх зүйлд маш их баярлалаа. Гаргаад хамт олон миний талархлыг дамжуулаарай. За. За Николай Иванович тантай өглөө уулзаж ярилцъя гэж бодоод. Та банк руу очоод ирв үү? Нет, Үгүй ээ. Оршуулганы газар очоод ирлээ. Николай Иванович та би тэгэд яах болж байна? А что вы со мной? Та намайг яана гэж. Та дэмэл юм хийж байна да. Иймэрхүү байдлаар бид юу ч хийж чадахгүй шүү дээ. Хоёулаа нэг сэтгэлээсээ эр хүн шиг ярилцъя. Тэх үү? Хорошо, я Тэгье. Николай Иванович, та бид хоёр хагас жил хамт нэг дөр ажиллаж байгаа мөртлөө бие биенээ ерөө ойлголцохгүй юм. Тийм байж болно гэж юу? Энэ чинь болохгүй зүйл шүү дээ. Би тантай санал нэг байна. Өчигдөр хүртэх хурал дээр танаа ерөнхий нэгтлэн яагаад байна? Янз бүрийн яриа гараад байна л гэж хүмүүс хэлж байна. Шал дэмий яриа. Дубинскийг юунд нь ч буруутгах хэрэггүй гэж би тэдэнд хэлээд. Юунд ч буруутгахгүй. Гэхдээ зарим нэгэн асуудлыг хэлэхгүй бол гэхдээ энэ бол юу л дээ. Наш взводный говорил когда-то, Манай салаан дараагаа что каждый склад та нарын хүнжлийн үйлчлээ бүхэн чинь империалист технологийн нүхсүү гэж хэзээч үлээдээ бидэнд хэлж байж үлээ. и в известной степени он Тухайн үед тэр зөвлөм ярьж байсан юм байна. Тийм гэж юу? Николай Иванович, би нэг юм гэр болохгүй юм. Таны хувийн амьдралыг би сайн ойлгож байна л да. 20 жил уггүй ажилласан хүндэт дайчин 8 удаагийн байлдааны шагналтай гэдэл. Би тантай хамт энэ байгууллагыг үндсээр нь өөрчлөнө гэж бодож байсан. Николай Иванович,
Та юунаас айгаад байгаа юм бэ? Хатгаа авахаас. Өөр айгаад байх зүйл надад алгаа. Та яагаад Сохроновын бригадын талаарх гаргасан миний тушаал цохолт хийсэнгүй? Яагаад? Яагаад гэвэл тэр хууль бус асуудал байсан. 1949 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг илүү зардал гаргаж болохгүй гэсэн яамны залт байдаг л да. Тийм үү? Тэгвэл өчигдрийн гаргасан сүүлчийн тушаал яасан? 1954 оны 10 дугаар сарын 2-нд гаргасан заалт байдаг юм аа. Та яг л галт тэргэнд унтаад явж байгаа мэт байх юм аа. Хонгор минь сэрэлдээ Дубинский. Та нойрноос сэрээчтэй. Бид чинь зогсоолоос бүр өнгөрөөд явчихсан шүү дээ. 49 онд Та жоохон наашлаад ядаж 56 онд буултаа. Хашгичж байгааг нь уучлаарай. Гэхдээ ингэж ажиллаж болохгүй. Та энэ хоцрогдсон хүнд суртлаараа миний хүзүүн дээр сууж байна гэдгээ мэдж байна уу? би танд нэг л зүйл хэлье. Та намайг доромжилж над руу хасгарсан ч болно. Мэдээж би өндөр насныхаа тэтгэврт гарах байх л да. Харин миний оронд залуухан дуулууртай хүн ажиллах байх. Тэгээд та нарын эртний хоцрогдсон заалтуудыг зөрчилд. Тэгээд дараа нь өөрсдийнхөө нэр нүрийг цустна гэсэн үг шүү дээ. Яагаад гэвэл та нарын тэр яриад байгаа зүйл чинь яг л ой хэрийн хандгай шиг. Гэтэл хандгай энийг анзаарлгүй яваад л эцэст нь хандгай буруудаад харин захирагчдыг хэн шийдэхгүй. Та бол ухаантай. Насаар залуу ихийг сэтгэх чадвартай хүн. Та дээшээ яам тамгын газар очиж санаа сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Босгүй бол зодолсон ч яах вэ? Хамгийн гол нь энэ хоцрогдсон эртний хууль заалтыг л өөрчлөөч. Харин би хайж юм бэ? Хааш явах вэ? Би хайж уу? Николай Иванович, та чи яачих вэ? Любовь Дмитриевна, та хүрээд ирэхгүй юу? Та зүгээр үү, Николай Иванович? Та яава? Зүрх чинь өвдөө? Таны эмч байгаа юу? Юу болов? Эмч дутаар хордлаарай. Түүнд усыг өгч. Коньяк байвал бүртсэн. Тийм үү, байгаа шүү. Та үнэхээр тэрэнд өгч болно гэж бодож байна уу? Болно. Дотор муу хараад байна. Баярлалаа. Та суу. Би машин дуудаад ирье. Зүгээр одоо гайгүй болч. Үгүй сууж бай. Та жоохон 50 суусан дээр баг. Та надтай уулзахгүй юу? Үгүй, би түүнтэй хамт яваа. Аа тийм үү, заа. Та цуг байж явах уу та? Тэгнэ. Би одоохон машин дуудаад байгаа. Санаа зовлтгүй. Бид машинтай яваа. Николай Иванович минь та яаж хав та? Та намайг уучлаарай. Уучлаарай. Обедайте без меня. Наадгүйгээр хоололцгоо. Хэн ирсэн гэж? Асуухад яад юм бэ? Полина минь нэг зүйлээ хичнээн дахин ярьдаг юм бэ? Мэдгүй. Орой тухайхаа. Хоолоогоор нь таньсангүй юу? Балашов биш үү? За яах. За байхгүй тэгье. Ойлголоо. Товчсоо. Тайлахгүй. За, баяртай.
Чи тэр газрыг мэднэ л дээ. Мэднэ. Яасан саруулхан цэвэрх юм бэ? Яг л шилэн савнд байгаа юм шиг. Ваня. Чи энд сууж тэхүү. Чи яасан бэ? Нуруугаараа өдөр хар суухад эвгүй сангад байд юм аа. Тэгээч дээ. Шарсан мөндөг. Зууш. Шашлык вэ? Алгаа. Харин үүнэ гэж ястай. Ладно, зажирай. Яах вэ? Итгэл юм чинь. Модалда каш катлет зууш. Та нар намайг сүүлийн үед юу гих өгүүлдэг болсон гэж санана. Сэрэгт байсан үе. Жагсаалда зогсоод л дуртай юм аваад л зүүн тишээ эрг гэж тушаавал зүүн тишээ эргэж гин. Алхаад гэвэл алхаад л хаашаа явах юу хийхийг бүгдийг тэд мэддэг. Гол нь хөлөө зөрүүлчихгүй бол өөрийнхөө модлоо бодоод явж. Тэгээд тэр үе чи юу бодож байна? Ард байхдаа ямар ч сайхан байсан юм дээ л гэж бодож байсан биз? За тэр тоглож яах вэ? Юу бодож байсныг чөтгөрл мэдчих байгаа бах та. Би эсвэл ямар нэгэн зүйлийн талаар ойлгохгүй байгаа юм болов? Урд нь би юу болох вэ? Юу болохгүй гэдгийг мэддэг байж. Би дан шинэ санаачлан амьдрал тусмал хүндрэл бэрхшээл. Гэтэл энэ амьдралын хил хязгаар нь хаана байна? Өнөөдөр би дур мэдээд нэг зүйл хийчихлээ гэхэд маргааш 50 амьдрах баталгаа алга байна шүү дээ. Их л өдөртэй тоглоом байна да. Тоглоом хийгээгүй. Би үнэхээр залхаж байна. Хууль бус явдал хийх гээд хийхгүй бол чамайг төвийг сахигч хүнд сурталтан. Ер нь юу ч гэж хэлж мэднэ. Чи хүн сурталтан гэстэй. Тэр харав. Тэр бие даан өөрийнхөө байх чинь ямар ч хамаагүй. Чамайг би үйлдвэрээсээ хөөж чадахгүй байхад хичнээн ажилгүй хүнд сурталтан байгаад чи яах юм? Хуулийн байгууллагаар гүйх юм яа. Та нарт их нь байгаа гэстэй. Толгой дээр нь суусан ч яддаг шүү дээ. Жилийн хугацаанд манайхыг шалгалтын комисс шалгалгүй үндсэн ганц 7 хоног байх. 2 хоног ирээгүй бол хүлээдэг болтод асчих гээд л бод. Би өөрөө ч бараг дарга нь биш юм шиг санагдах юм. Харсан. Чи юу харсан гэж? Малашоог харсан гэж юу? Тэр чинь ястаа адгийн амтан байхгүй юу? Ястаа жинхэнэ олон нүур гаргаж хаад л миний цусыг хичнээн сорсон гэж. Бэлэн ажил дээр ирж хайдл. Намайг анх үйлдвэрт орж байхад үйлдвэрийн талан шахуу инженер мөртлөө бид халбаг хэвлэн шүүр шанагны нүгч цоолж чаддгүй байсан. Гэтэл одоо яаж байна? Зохион бүтээх хэлтэс, сэлбэн бүтээх хэлтэс гэдэл. Чи Волошовыг анзаарсан биз дээ? Тим хүн манайд мянгаараа байгаа. Тэгж бодоод чи өөрийгөө миний оронд тавиад үзтээ. Тэгээд бас төлөвлөгөө. Чанараа илүү анхаарна. Ямар ч илүү зардал гаргахгүй, бас илүү хөрөнгө оруулалт байх ёсгүй. Хэдүүлээ хүүхэн ярьё. Тэхүү. Би бүр уйдч чад байна. Ваня мэндэ. Та нар бол өөрөөр л бодож байгаа. Үнэн дээр бол тийм амар биш шүү дээ. Захиалах зүйлтэйгээ танилцсан уу? Араа амжаагүй л байна. Хүлээж бай да. Бид нэг их юм захихгүй. За би сонсч байна. Нэг шил коньяк. Архин дээр баха. Тэглэж гисэн манад архи зүйл аль нь ч байдгүй. Энд чи юу гэсэн үг? Харин тийм ээ. Тэгвэл пип байгаа юу? Байхгүй. Тэгээ танад юу байна? Живсний коктейл, хуурай дарс, кофе, мөхөлцөл байна да. За тэгвэл коктейл авах уу та? 4 коктейл. Тэгээ болсноо. Өөр юу байгаа юм? Би мэдэхгүй. Болсон.
Зарайчтай. Ийм ресторан гэж байдаг юм. Энэ хажуухан дэлгүүр байж шүү дээ. Сууж бай. Тэгээд гудамжны хүмүүс шиг ширээн доогоороо аяглах юм. За болий дөө. Ядаж энд чинь тамхи татаж болох уу? Үнсээс авч байна л да. Чи юугаа харав? Танигдахгүй болчих ч юу? Ваня, чи сахлаа яачихсан бэ? Сахлаа? Нөхөр дарга та нэг л андуураад байх шиг байна да. Надад төрөлхийн хизээж сахал ургаж байгаагүй. Ургахчгүй байх. Тэр сахал чинь Дүбинскийд байсан байхгүй юу? Тийм билүү? Удамшлаа гэж. Харин чи яагаад? Би ч одоо сахлаар явах дээ. Удахгүй тэтгэвртэй гаргаж боллоо. Хотын захад хагасгаа газартай зулсан юм байшин байна. Сахилга анзалгасан. Бүх юм байгаа. Үнэтэй юу? Харин байхгүй. Тэгээд үнэ аваач дээ. Бас галууд хижээч. Манай мэндэ юу нь байх вэ? Николай, танах хэд хүүхдээ вэ? Хоёр. Нэг хүү, нэг охинтой. Иван, танах хэд? Манайх 4 хүүхэдтэй. Манай зуны байшин сахилгаан байхгүй л дээ. Тэгээд байшин чинь хаана байдгийг? Ер нь бол байшин ч байхгүй. Зун бид нар Воронеж руу хадмид очдөг. Алт тэрнээс оцорчихгүй байз. Ийм юм болох гэж. Чи итгэрээ. Талиагаа чи гаргаж явахад Ванка Матвей юм ингээд өнгөрчлөө гэж бодсон мөртлөө үнэм шиж өгөхгүй. Өөр хүнийг оршуулж байгаа ч юм шиг. Тэр бидэн дээр хүрээд ирэх юм шиг санагдаад байсан. Тэр нэг бидэнтэй цуг явж байсныг та нар санаж байгаа шүү дээ. Одоо тэр маань бидэнд хэзээж ирж ирэхгүй боллоо доо. Заах дүүс минь гэр-гэрийн зүгэлдэрх үү дээ. Тэхөө. Сагч. Залуухан л байна да. Ер нь бүгдээрээ сайхан мах аваад манад очицгаах уу? Би та нарт сайхан хоол хийж өгье. Тэхөө. Ямар үсэд байгаа шүү дээ. Ваня, чи баярлалаа. Би гэрлүүгээ харих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ихнэр уурална. Тэгвэл одоо яа их шүү дээ.
Тэгэхээр бид чинь ингээд л яахан суугаад л уулзаад л болчих нь энэ. Гүцээ. За. Явъя да. Хүлээ. Хүлээлгээ. Ява, наашир. Яах гэж яахан хүүхчиг аж гаргаад байна. Би явъя л гэж хэлсэн биз дээ. Би уг нь өчигдрөөрөө ажилдаа гарсан тэгээд тэр чигээрээ Зүгээр бид чамайг эрхгээр эсэргүүцсэн гэж хэлчихье. манай ихнэр уг нь ойлгоно л доо. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Ороод л гарыг. Та нарыг л бодож явж биш. Ава, Сирошка хөтөвчин дээрээс ерөөсө босхгүй байна. Таны хоол чин галзуухан дагаа. Ээж танд хоол аягалж өгөхгүй гэсэн. Хэн чамд миний багцыг зөвшөөрөлгүй аав гэж хэлээ. Ава, Сирошка таны багцыг авчихсан. Чи яагаад хов зөөгд байгаа юм бэ? Сургууль дээр чинь хов зөөж болохгүй гэж хэлдэг юм уу? Хэлдэг. Тэгвэл их л муу хэлдэг юм байна да. Люба чи яагаад байгаа юм бэ? Чи ч нэрээ өөрөөр бодоод Матвеевийг нас барсан гэж мэдчихэл байгаа шүү дээ. Тэгээд яах вэ? Найз нартайгаа уулзаж явах суугаал биз. Одоо би Дубинскийг нь очиж ганц цаг сууцгаах гэж байна. Тэд одоо машинд намайг хүлээж байгаа. Үгүй чи наана юу хийгээд байгаа юм бэ? Алив гараад ир. Үгүй. Бүсээр шавхардуулах нь. Өөрөө оруулгуул. За тэгдэг юм аа, алив босоод ир. Залив. Наалчих юм уу манд. Бас ир хүн гээд байгаа маа. Алив явж тоглол. Яв. Чи юу яаж чадах юм бэ? Би яас арх ууж. За хүсээд байвал явхаа болъё л дөө. Гэхдээ эвгүй юм. Чи Харламовичийг харсан ч болоос ямар ажил хэрэгч болсон байна гэж. Лёша Кришкин, Дубинский бүгд л ирцгээсэн. Би тэрнийг оршуулчихаас сэтгэр нэг л эвгүй санагдаа. Чи ойлгож байна уу? Бүхэл хүнд уйгаа шүү тохиолддог шүү дээ. Бид олон жил уулзааг болохоор ч тэр үү. Уг яра эхэндээ нээлж ихгүй. Би биенээ дэмийл харж зогсцоогоод. Тэгээд л тэр. Үгүй яагаад байгаа юм бэ? Яасан гинэ? Тонягаас яаж салсан тухай бодож байна. Чиний тэр Харламович байтугай тэр Валька чинь чирээгүй шүү дээ. Хэн чирээгүй? За тэр ч яах вэ?
Харин дайны дараа чи 2 жил эмнэлэгт зовж хэвдсэн биз дээ? Чи тэдэнд энэ тухайгаа биччихсэн үү? Чи яагаад дуурах байгаа? За болоо штэ, дугуй байгаач. Аль тэр зовхыг ярих юм. Нөгөөгийн нөгөөтэй нь холбон ярих хэрэг байхгүй шүү. Гомдмоор байна. Харин чамд ерөөсө гомдох зэвсэг байхгүй. За болил доо бол. Үгүй. Чи одоо тэд нартайгаа нийлээд л арих уух гэж байгаа биз? Тэгээд л ямар баатарлаг байснаа ярьцгаана биз? Чамд харин ингэж ярих хэрэг байхгүй шүү. За яах вэ? Гэхдээ дайн 45 онд дууссан шүү дээ. Би хинт ч бичээгүй маа. Ава, Пети ахирээ таны түлхүүрийг аваад явсан. Яах гэж авсан юм бол? Танай хэсэгт нэг болсон юм шиг байна лээ. Би чийдээ хэлэхгүй яагаад? Чамаас болоод бүр толгой эргэчихэж. Би чамаас уучлалтгүй гэж бодоод л. Өчигдрөөс хойш уу? Яалаа гэж дээ аль эртнээс. Би чиний амьдралыг балжчихсан тийм биз дээ. Ваня минь дэ чи ямар тэнийг юм бэ? Нэг хэрэг мандаа та. Намайг инүүхэнд ойрхон төхүүлээд өгөхгүй юу? Ава, та дахиад л мартчихлаа. За, миний хүү гэртээ ордоо. За, би та нарыг хүлээлгээд яах вэ? Да тэр чи яах вэ? Ийм асуудал гардаг чинь харамсалтай байна. Надтай хамт нэг шин залуу гардаг юм. Зайлгүй шинэ орсон болохоор туршлага муутай л т. Ваня чи над захир чинь үстэй. Бичлгүй яах вэ? За бараг л хүрээд ирлээ дээ. За харлаа мууч зэтгэлээр битгий унаа. Чи яагаад ийм юм яриад онваа? Зүгээр л. За баяртай. Эрүүл байцгаан шүү. Ханаа төрөвдөө. Иван баяртай. Ажуу нааш нөгдөө. Эрчүүдээ кабель тасарчихсан юм шиг байна. Ваня чи тийш хааших нь? Зүгээрээ дугаал байж бай. Тэр болон дойроод бас нэг муусны нөх байгаа. Тэрийг очиод онгойлгоч. Харин орж болохгүй шүү. Хийтэ. Петка. Чи яагаад вэ? Петка. Яадаг залгүй. Ваняха би хин хоолой хаасан шүү. Борхоо минь юу болох нь вэ? Би болон хүртэл явж үзлээ. Тэнд хэн шалах. Хүлээж бай. Намайг бишээ. Алив туслал та.
Чи яадаг зөвлөг вэ? Насаач авч чадахгүй байж. Манайха би чамайг ер нь хэн ийш ор гэсэн юм бэ? Иван, боль. Яагаад ийм юм болчих вэ? Цахилгааны утсаар оролдоо юу? Аа? Жохон л хөрсөн чинь өөр би юунд ч хүрээгүй. Чи яаж вэ? Эти чи зүгээр үү? Чи яаж вэ? Ой, тэгж болохгүй шүү. Төргөн тусламж дуудах хэрэгтэй. Ой, найзаа. Эмдэг түргэд хайчаач. Эндний хүүгийн бие муудаад байна. Яагаад чадахгүй нэ? Би хажимдах гээд байна. Юу? Өргөж өгч чадахгүй гэж би чамд хэллээ шүү дээ. Наа таалга онгойлох. Онгойлох гэж шүү. Чи дүлээ юм уу? Юу? Юу нэ? Та нар ч галзуучих юу? Хөлсний тэрэг аль эсвэл түргэн дуудахгүй юу? Танаас гуй. Дараахан явах хэрэгтэй байна л да. Би танаас гуйж байна шүү дээ. Алив наанаас олдоо. Зам тавиач. Битгий тэнэгтэй дугаарай. Яадаг юм уу чоны бэлтэрэг вэ? Саша хэрэггүй байл. Ах минь машинаас олчихгүй юу? Ойлгомжтой хэллээ ш. Хин намайг чоны бэлтэр гээд байна. Би. Чамайг нэг сайн зохиод авах юмсан. Даанч өрөвдчихлөө. Удахгүй өөртөө өнхрөөд өгөн дөө. Николай чишин галзуураа юу? Зүгээрээ бүх юм хийвээ. Эндээс холт. Чамайг надаас холт гэж хэлж штэ. За, явсгаа хутаа. За гайгүй. Та нар нэг амаа барина гайгүй. Энэ хүсэхгүй байна. Түлхүүр нь машинд байна штэ. Түүнээс асуугаад байх шаардлагагүй. Би хаашаа ч явахгүй. Шийтгэр ав гэж. Чи цэцэрлэг дуудмыг олно үсттэй. Мэднэ. Та энийг машинд мартчихж. Баярлалаа. Авга хэлээч. Миний хүү? Үгүй дээ, өвчтнийх. Мэдэхгүй штэ. Тэгвэл таних. Плюшкин Алексей Константинович. Хаяг. Калининград хот. Волгоградын үргэлжлэлийн 17 дугаар байр. Харин таних. Би намайг Шипилева Наталья Александровна гэдэг. Та хоёр хүүг авчирсан уу? Тийм ээ. Хүүгийн бие яаж вэ? Тэр цочролд орчихж. Одоо дажгүй зүгээр болно.
Эсвэл та өөрөө жолоодод явах уу? Бохир их орчихлоо. Цэвэр боолт хийх хэрэгтэй. Тэгээд бас хэвдэх хэрэгтэй. Юу болоо? Зүгээр. Хэрэггүй газар руу саруулж байхгүй юу? Лёша, цаан чи Петка яаж вэ? Одоо гайгүй болсон. Оо инээмсэглэж байна л. Аваалт. Болоо штэ. Байж л да, зангид аатах юм. Одоо. Араач бүх боолт нь суларч гэж. Байна ингэж болж байгаа юм уу? Чи дахиад л оролцоод эхэлв үү? Чи өөрөө харал да. Битгий оролдоо. Боосныг том дараа гарч ирэх нь л дээ. Ээжний дарга байсан бол чамайг ёстой өөрийгөө танихгүй болсон чинь үзүүгүй чинь хуг моших байсан да. Энэ миний хийх ёстой ажил биш ээ. Тэгээд ч дандаа засаж байхаар санхүүгээ хэмнэх хэрэгтэй биз дээ. Мөн хайрын шүүд. Ямар ч байсан хөрөнгө оруулалтгүй болгоод л байна. За юу ярьсыг гэж. Тэрний орон 4-р гудамжны кабель нааш нь татаатгаач. Юугаа хийгээ зогсоод байгаа юм бэ? Хаанаас нь татах юм бэ? Хаанаас нь гин шүү тэндээс аль бариараа. Татъя. Тэтгэж яваа амжиж имлэгт хүргэгдээд. За зоол юм яриад яах. Тэрний гавьяатай хэрэг нь хэн нэгний толгойд ирлүүн да. Тийм ээ. За би дахиад залгая. Чи санаа зовтгүй. Харин сэрэхэ мартва. Даралт нь л ихсэж байна. Үгүй дээ, хий байхгүй. Үнэртэй л мэдэрч байна. За би сайн шалгана. Нөгөө газрын ч бас шалгая. За баяртай. Өөр зүйлгүй. Энэ утсаар чинь хот руу ярьж болох уу? За ямар хот? Чи чинь солиороогүй байл. Чимээгүй. Бид чи хаа байна? Орос тоол байна. Кэрэ маа. Шич. Николай. Маа. Баярлалаа, би идэхгүй. Лёша. Яагаад уйдгалчих баа? Галт дэргнээс хоцорчихсон уу? Бидгээ саад болоод бай. Хүн ажиллаа хийж байгааг харахгүй байна уу? Нийтлэл зохиож байна. Дэлбэрэл тараа болсонгүй. Мөн дөө та нарыг читгэр авах. Ой зохиолч. Чи чинь бичих ёстой юм байгаа үстэй. Сайхан сэдв болно доо. Энэний зохиолч гэж юу байдгийг. Манай Кэря. Дэм ба хайр дурлал гэсэн ном бичнэ гэж дандаа ярьдаг байсныг та нар санаж байна уу? Наад чинь ном биш хэрэггүй. Номтой номгүй жаргаж яваа юм чинь. Яасан бай, юу болоод байна? Эднэр мөн үү? Тийм ээ, мөн байна. Алив явцгаая.
Хурдан яваарай. Харин гараа оруулах хэрэггүй шүү. Яв гэж байна шүү. Энд чи юу болоод байна? Иван битгий сандраа. Ой, энэ чи яагаад байгаа юм бэ? Тайван байл да. Цэтгэр гэж энэ чи юу болоод байгаа юм? Би мэдэж болохгүй мүү? Сандрах хэрэггүй. Харин та нар тусгай урдах хэрэгтэй юу? Бас л мартчих. Оо залиг гэж. Ах дүүс минь миний толгой дээрээ тавьдаг зүйлийг хараагүй. Харанхтай юу? Харин тийм ээ. Угаалгын газар л уул явж байсан дэг. Чүтгэр гэж. Салам минь дээ. Аяар. Аяар л да. Чи бас инээхтэйг байна уу? Амьдралдаа энэс илүү хариуцлагагүй тэнийг асуудалд холбогдож үзээгүй юм байна. За чи ойлдоо бий. Чи ч бас тэнэгчл байсан биз? Үгүй эзээч үгүй. Яста бүтчихгүй. Зүгээр маргааш үсний машин авчирч угаад л. Бидний үсийг бүгдийг хосч хана. Харин ч үс сайн унаадаг гэсэн биз? Тэгээд нөхөр харлаамаа минь биднийг цэвэр гарт гаргаж байгаад л навч шүүрдүүлж өгөндөө. Гэхдээ бүр чиний өдрөдлөгөн дор гэж. Иван, чи битгий хүн явуулаад бай. За. Николай Чичинэ. Чи яагаа вэ? Юу болоо? Өнөөдөр надад нэг л сонирн байна. Уг нь бие барьдаг юм. Гэтэл хаяа ч юм уу новчнуудын армыг нээгээд өгмөр байдаг л да. Гэсэн ч бие бариад л өнгөрч. Толгой руу ч юм уу эсвэл төрөштэй мөнгө рүү ч халдахгүй бол чи тэсээ адил байна. Болохгүй нэрсэн байлгүй дээ гол юм. Ийм үе байдаг шүү дээ. Үгүй дээ. Надад дөнгөс сая нэг бодол бодогдоод чамд юу бодогдоо вэ? Ойлгож байна уу? Сая яагаад ч юм бид фронтод байгаа юм шиг санагдаад явчихлаа. Бүх юм ойлгомжтой. Хажуудад айсныхан харин бид энд цөмөөрөө. Тэгээд ч бид ямар ч буруугүй. За ямар уу? Анхандаа гайгүй л байсан. Харин дараа нь болж өгөхгүй. Тэгээд 47 он хүртэл 2 жил эмнэлгээр явсан. Өвн шарах гайгүй л юм шиг байсан. Гэтэл төмрийн ялц үлдсэн юм ажилд. За яам ингээд л өнгөрлөөдөө гэж бодож байлаа. Дан дуусчихсан байхад харамсмаар байгаа юм чинь. Тэгээд гайгүй болохоор нь шууд л гэрлүүгээ ирсэн. Манай Люба чинь яста сайхан бүсгүй байсан шүү. Түүний амьдрал тийм сайхан байсангүй л зайлуул. За тэгээд би гэртээ ирлээ. Мэдээж Люба минь намайг усанд оруулаад шил арих задлаад цэвэрхэн даав нөмрөгөөд тэр намайг ямар их сансан байсан гэж санана. Ястал зэрлэг амтны шиг дайрчихсан. Тэр нь сайхан үг хэлж чадаагүй гэд боддоо. Гэхдээ тийм сайхан залуу бүсгүй энэ удаан хугацаагаар зүгээр явна гэж байхгүй ч яасан ч байхгүй. За тэгээд цаг хугацаа өнгөрлөө. Миний бодолч замхарлаа. Нэг удаа би жижүүртэй гэж худлаа хэлчихээд орцны үдэн дээр хүлээгээд л байлаа. Хүлээж байтал гараад ирлээ шүү. Харсан чинь шин даашин зөмсчихч. Надтай хамт явахдаа хинцээж өмсөж байгаагүй байхгүй юу? Тэгээд алж урд зүүчихсэн явж байна. Сач ямаг яс таалнаа л гэж бодогдож байлаа шүү. Би даахгүй шүү гэж бодсон мөртлөө өөр юм ирэхгүй дагаад байлаа. Тэгтэл тэр хааш орсон гэж санана. Сүмрүү. Түүнийг амьдралдаа сүмрүү явуулаа гэж байхын сонсоогүй юм чинь.
За болзоонд л гэж бодлоо. Дагаад орлоо. Захожу. Хав харах. Значит, там темно. Хэрэгэн тойрмлаасаад л. Она тоже. Эдэн имээ нарл лаварчсан байж байгаа юм чи. И как он, я За знаю. тэр майлж бас лавараа зогсчихлоо. И вдруг слышу, Тэрний ард ирээд зогсоод л гэтэл тэр юу гэж бурханд хэлсэн гэж сана. за победу, Бурхан минь дайсныг дуусгана. за Хайрт старость. ханыг минь эсэм минь эргүүлэн өгсөнд И чинь за все, что не танд дал мне даже баярлалаа лично. гэдэг баг. Хотел сказать, Юу ба не минь надо. хэрэггүй эндээс явъя гэж хэлмээр л санагдаж байлаа. Профессор Вишневскийн дэм өөрийнхөө хөлийг хөлдөөн барин байж миний амийг амарсан Витка Харлам хоёрт ч бас талархах хэрэгтэй гэж би боддог юм. Да вроде неудобно. Тэгтэл ингээд хэврэх төвхт оруулчих гэж. Вот, Надад бас юу хөл санагдаж байна. Чи тэгээд яагаад захив хичээгүй? ты знаешь, Ёошо минь дээ. Тэр үед чинь цаг төр ямар байлаад тэгэж гайгүй здээл гэж бодож байсан. Тэнэг л байна да. да ладно. За зүгээр дээ. Бүх юм ном ясаа. Зүгээр. Это черт Ийм знает юм что. байж болно гэж юу? Не Гайгүй стесняйся. здээ. Хөвгүүд үнэ би та нарыг нэг л ойлгохгүй байна. Зарим нэг нь бухимдаад л тэгэд эндээс яаж гарах талаар хэн ч сэтгэхгүй байна шүү дээ. Тэгэд яаж гарна гэж. Тэр хаалга байна шүү дээ. Да иди. Очоод гарч Чи юу яриад байгаа юм бэ? Тэр чинь цааштай шүү дээ. харин чи очоод тэр арын нугсыг салгах гээд оролдоо. Чи чинь сэлэс үстэй. Алексей, Алексей, ты соображаешь, чи что юу ярьж байгаагаа мэдж байна уу? Ребята, Хөвгүүд бросьте дурака. тэнэгдэхэ бол л доо. Подвинься. Витка цаашаа болж байл да. Да вы что, Та нар чинь солиороо юу? Болил доо. что ты Яг л жаахан хүүхдүүд шиг Коля, Коля, что это? тэр яагаа вэ? Ну, знаете, та нар ястай. что надо? Юу болов? Пожалуйста. Гарцгаа да. Распиши. Гарынхаа хэсгийг зурчих. Би явж болох уу? Может. Болно болно. Их тусаж байх шивт. Что же Би мне одоо прикажете тэгээ яах болж делать? байна? Та юу?
Та тэр хүмүүсээс мэдүүлэг мөн хаягийг аваад шүүхэд заргалдаж болно шүү дээ. фамилии можете подавать на них. Өөрөөр би танд Больше ничем тусалж не могу чадахгүй вам нэ. помочь. А что же Та сейчас тэгээд тэднийг такое? суллах гэж байгаа юм уу? Ага. Тийм ээ. Ну вот минут Таныг 5 явснаас ч назад. хойш 5 минутын дараа л явуулна да. Как ваше Таны фамилия? овгийг мэдэж болох уу? Таны талаар би гомдол мэдүүлнэ. Лейтенант Намайг Воронков дислэгч моя Воронков фамилия. гэдэг л дээ. И еще хочу вам Таныг сказать, 5 минутаас илүү вы үгээр там не битгий хэрэглэдэг байг околачиваетесь гэж полмилиции зөвлөмөр. дольше 5 минут. Тэгэхгүй бол танд А то дахин как гэрч вам олж ирэх пришлось асуудал гарна шүү. свидетелей искать. Спасибо. Баярлалаа. Пожалуйста. Зүгээрээ. До свидания. Баяр та. Всего хорошего. Баяр та. Хараалгүй илдэг юм гэж. Чего ж вы Та нар сразу уучраа шууд сказали? хэлэхгүй яагав. Ну, Заашгүй. слава богу. Нэг юм вы учрыг поправились. олцгоогүй. Извините. Биднийг уучлаарай. Сайн цагдаа байна шүү. Вы тоже Ойлгоно үстэй. привыкли Хүмүүс рүү люди хашгирсаар орать, бүүс орж понимаете байгаа. ли? До свидания. Баяртай. Всего За доброго. баяр та. Эрэгчлөө. Монтуа. Тихо. Чимээг үлдээ. Лёша. Яас гал тэрэгнээс осторчихсон. Как тут у вас столица? За тэр яах вэ? Танай нийслэл хотод чинь бүх юм хаалттай биз дээ. За тэгэхээр найзууд минь. Нэг газар руу очноо. Куда едешь? Хаашаа явах юм бэ? Я хочу туда, Би где цэвэрхэн саруулхан газар руу очимоор байна шүү. Ваня, чи биднийг бас нэг тийм газар руу авчих гэж байна. 50 бай. Хүлээж өгөөрэй. Спасибо. Баярлалаа танд. Зүгээр дээ. Баярлах хэрэггүй. Таныг хүлээгээд байгаа шиг байна. Баяртай. До свидания. Баяртай. За явъя. Тэнд цэвэрхэн дулаахан байх болноо. И тепло. Сейчас. Одоо бууя. Добрый вечер. Орой минь. Сайн байна уу? Как вы себя Таны би чувствуете? гайгүй юу? Спасибо. Баярлалаа. Гайгүй. Витя, Витя, за мной. миний хойноос Не ждали. Хүлээгээгүй л байна да. Та хинтээ уулзах гээ. Иван, Иван, опять чи бас л хүүхчид тоглоом хийсээр байна уу? Уучлаарай. Бурхан минь. Хүүгүүд. Райка. Райка. Рая. Ну что? Зүгээр битгий уул. Коля. Дубинушка минь. Лёшка, чи юу? Ванька. Чи яваад юм шүү.
Хүүгүүд. Та нар минь мөн гэж юу? Иймэрхүү янзтай явж байгаа гэж харахад та нар яг л мөн байна л та. Чи биднийг оруулах өөгүй юу? Орлого яах вэ? Орцгоо. Та нар чи хаана ингэдэй алдчихаа вэ? Эхнэрүүд чи юугаа харж идэг байна аа? Зураг тарах юм аа. Малла. Хой. Гижиг хүрч вэ шүү. Айлв жигсаалдаар. Хүүгүүд минь дээ. Та нар минь яасан ч болцохоор болчихсон. Яшка чиний нэг сорвч ажиллаж байгаа. Жаахан дор байгаа. Яасан хаана ирсэн марчсан уу? Бараг л ирсэн дөө. Чиний шавч яг л нохоо нэг шиг хурдан идэгдэг байсан биз дээ. За та хэд өөртөө өргөжлүүлч. Харин би тийш орч чадах юм. Чи яах гэж худлаа яриа. Иймэрхүү зүйл худлаа яриул хөдөөг нь хугмаш хэрэгтэй. За зодлоо. Чүйтгэж. Тэр юу гэж хэлнэ? Чи гэж өссөн нэрэ. Вайнага сайшгүй амтэн дөө. Энэ ч ястай гялалцаж явсан үеийн зураг байна шүү. За зэргүүдээ. Хоолоо идэх үү? Сонин сонсогдож байна шүү. Чам туслах уу? Хэрэггүй Ваня, би өөрөө хийчих. Чи хүүгүүд дээр очиод байж. Айлв би ядаж хүмүүс харилцагъя л да. За тэгэл дээ. Чи сандарсны хэрэггүй. Бид хям бяцлаг авчирсан. Хүрх байх гэж бодож байна. Дуугүй л байж. Наадхаа сайн бяцлаадах. Манай коллеж өстө жинхэнэ махны мэрэгчлэлтэн дээ. Чи жаахан зөөлхөн тохиолдоо. За би хэрчигдээ. Яасан ч айхтар далайх юм дээ. Тэгж байж хүн сахива. За. Бүгд ажилд ороо шивтэй. Чи өдөртөх гэж байна. Тэр нь ямар ч ажилд авчихсан адилхан да. Личушэм. Чи тэр ажил хуваарлагч Иван дээр очиж ажиллаа. Ваня. Чи тэрний ажлыг сайн шалгаарай. Тэр нэг туслахаар авдаг юм бэ лүү? Тэгээ. Ингээд бүгд ажилтаа болчих шив тий. Сайхан золиг шүү. Яг л хэмээрээ байна да. Рай. Танад утсвэ юу? Бага тэр коридорт байгаа. За яшгэршг. Витя нэг ханцууч нь хаана вэ? Нөгөөх нь бас тасч. За. Ива, чи нааши ирэхээ шууд хэлчихгүй яасан юм бэ? Яах гээд угаа байгаад байсан юм бэ? Мартчихжээ. Энэ чи юу гэсэн үг? Харин чи түүнийг сансан уу? Би ч бодсон л доо. Тэр бодсон гинэ. Гэри. Чи яагаад нэг л бүтлгүй амттай нийлчихсэн юм шиг дууга хураагаад л сонирн байна. Нэг л сонин. Чамайг дээд зинданых гэж хэлмээр санагдаад байна шүү. Бүгд би танартай л адил. Хараач тэр бас өөрийгөө адилхан гэж хэлж. Энэ зам чинь чамайг шагнастай нэлээ. Танах сайхан байртай юм аа. Албаных уу? Үгүй дээ. Надад хойрлж өгсөн.
Чи намайг ямар газар амьдарч байсан бэ? Гэхдээ тэнд хөвгөлтэй байсан л да. Гал зуухад 9 авгаа цуглахад утаанд нь юу ч харагдахгүй болдог байлаа шүү дээ. Тэгээ чамд ганцаараа чинь хоёр өрөө өгөө юу? Яагаад ганцаарна гэж би чи хоёулаа шүү дээ. Хинт хоёулаа гэж? Охинтойгоо хоёулаа. Ваня чи хэлээгүй юм уу? Чи тэрнийг тань шүү дээ. Энэ хэлэхгүй л дээ. Охин чинь том уу? Том. Надаас ч өндөр. Давсалчих уу? Хэрэггүй. Би өөрөө давсалчих юм. За та нар очиж суцаач. Хоолуулчихлаа. Харин гараа угаагаараа халтрууд минь. Рая. Чи хаана ажилладаг юм бэ? Халамжийн байгууллагад. Юу гэсэн үг вэ? Тэгээд совилж хийдэг юм уу? Үгүй дээ, халамжийн байгууллага. Витя минь. Энд чинь өөр шүү дээ. Халамжийн гэж байгаа эцтэй. Харин та нарыг хараад байсан чинь генералууд биш бололтой шүү. Юу хийж байна да? Яагаад? Энэ генерал байж шүү дээ. Харин орон тооных байх. Тийм үү? Наадхыгаа битээ сонсоо. Тийм шүү дээ. Эд бүр түүний хүнд харьцдаг гэж. Нэг л болохгүй зүйл гарвал хашгираад л эхэлж байгаа юм чи. Танай дарах чинь хаана байна гэдэл. Ямар зэн зэрэг. Та нарын ингээд хүрээд ирдэг чи болж тэ хөвгүүд. Та нар нь өөрсдийнхөө сайныг ч мэдэхгүй байх. Тийм ээ, би тийм л шүү дээ. Багаар л ярих юм бол. Тийм л үү. Тэгэлгүй яах юм. Яаша. Чи яагаад дугаараач хаа? Зүгээр. Дугаа ажиллагаа. Харин ч надад тэр дуурахгүй байвал тайван санагдаж байна. Надад ч Үгүй юм. дээ, аль ууцгай. Сайн сайхны төлөө. Муугасаа илүү сайн үе бидэнд байлаа. За. Тал хамаад л да. Та нар тэгээд хаана ингэж халтрагдчихаа вэ? Нэг чухал ажиллагаараа да. Валька минь яагаад ирсэнгүй? Өмнө манайхыг хайж ирсэн байсан. Дарс цэцэг орчихсан. Бүр зарж байгаад ирсэн байлээ. Яста галзуу залив шүү. Манай охиныг хараад л лодкатайгаа суулгая гэд. Ууд идэж байгаад л шууд лодка руу нисээд очих юм байхаа. Бараг л нисээд очих шахсан шүү. Вайлка өнгөрчихсөн. Иван. Галзууханд нэг юм шатаад авах шиг энэ чи очтой. Хэзээ тэр үү? Өнөөдөр оршуулсан. Ямар харамсмаар юм бэ? Коля. Чи өнөөдөр үнэхээр нэг л биш байна. Тэрнийг тайван байлгаа. Ингэж болно гэж үү? Болно. Болохгүй. Мэдх юм алгаа. Манай Полина нэг өдөр манай нэг мундаг юм шавчирваа. Нэгсэн тэр ууж болохгүй. Бас татаж болохгүй. Уурлаж болохгүй гэдэг юм байна. Өөрийгөө л хайрлах ёстой юм баг. Үнэхээр сони шүү. Тэгээд ер нь яах юм болоо? Молдгсон бол Ванькагаас зэрэгчлэр дараанч тэр муухай худал гурангийг үзэн ядан үнэн шир зүтгэн нэг нэгэндээ тус дэм болж
Энэ хорвоо жинхэнэ эр хүн шиг амьдарч байсандаа чи харамсч байна уу гэж асуух юмсан. Батальон. Носон юмнуудын хажууд ч ёстой эр хүн шиг байсандаа. Тэр ч үнэ. Үнэн шүү зүгээрээ бит юм. Болно үсттэй. Рай, чи дуулаач. Үгүй дээ Ваня минь. Дуулаа дуул. Рай, дуулал та. Наш Манай 10-й ялагдашгүй 10 дугаар батальоны дууг. батальон. Ягав нөгөө бидний хайртай дууг. Здесь птицы не поют, деревья не растут, и только мы к плечу плечо врастаем в землю тут. Горит и кружится планета над нашей родиною дым, и значит нам нужна одна победа. Одна на всех мы за ценой не постоим. Одна на всех мы за ценой не постоим. Нас ждет огонь смертельный, и все бессилен он. Сомнение прочь уходит в ночь отдельный. 10-й наш десантный батальон, 10-й наш десантный батальон. Лишь только бой угас, звучит другой приказ, и почтальон сойдет с ума, разыскивая нас. Взлетает красная ракета, бьет пулемет неутомим, и значит нам нужна одна победа. Одна на всех мы за ценой не постоим. Одна на всех мы за ценой не постоим. Нас ждет огонь смертельный, и все ж бессилен он. Сомнение прочь уходит в ночь отдельный. 10-й наш десантный батальон, 10-й наш десантный батальон. От Курска и Орла война нас довела до самых вражеских ворот. Такие, брат, дела. Когда-нибудь мы вспомним это и не поверится самим. А нынче нам нужна одна победа. Одна на всех мы за ценой не постоим. Одна на всех мы за ценой не постоим. Нас ждет огонь смертельный, и все бессилен он. Сомнение прочь уходит в ночь отдельный. 10-й наш десантный батальон, 10-й наш десантный батальон.
Валя. Хоолой төв. Окей. Та яагаад унтааг байгаа? Энэ Харлам. Манай саперын ротын дарга. Ваня. Тагнуулын хэсгийн дарга. Харин Дубиношка холбооч. Лёша Кирюшин. Манай сайн байлдагчдын нэг. Эти Матвеев ирээгүй мө? Унтаж байгаа.